одоо зайлшгүй шаардлагын үүднээс бол энэ хурлыг зарлаж байгаа. За өнгөрсөн хугацаанд хүн амын хөгжил нийгмийн хамгааллын салбарын нийт 4000 гаруй 5000 орчим ажилтан албаагчид 4 жил одоо Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж төр дөрвсөн тангарагтаа үнэн шударга ажиллаж ирсэн гэдэг юуны төрөнд онцолж хэлмээр байна. За хоёрдугаар тэгвэл өнгөрсөн хугацаанд хэдийгээр улс орны нийгмийн эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч гэсэн урдаа тавьсан зорилттой манай салбар амжилттай биелүүлж хэрэгжүүлж ажиллаж ирсэн гэдэг бас онцолж хэлмээр байна. За өнөөдөр улсын төсвийн одоо 4.1-ээс илүү хувийг буюу одоо 1.5 орчим их найдын төгрөгийн одоо нийгмийн дадлын шимтгэлийн орлогыг бол төвлөрүүлж за эргээд мөн одоо улсын төсвийн 4.1-ээс илүү хувьдаа тэнцэх хэмжээний 1.7 их найд орчим төгрөгийн зардал үйлчлэгийг бол үзүүлсэн байгаа. За энэ хугацаанд бид нар тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгож ажиллаж ирлээ. Тэтгэврийн нэмэгдлийг хуулийн хугацаанд 3 удаа за шинжилсэн хуулийн одоо хэрэгжлийг хангах одоо шаардлагын дагуу 2 удаа ингээд нийт 5 удаа тэтгэврийн одоо нэмэгдүүлж одоо цаг хугацаанд нь тавьж олгож ирсэн. За нэг ч удаа тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаа хоцроосон зүйл байхгүй. За шимтгэлийн орлогын төлөвлөгөө эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч гэсэн бид тогтмол биелүүлж за төрийн өмнө одоо хүлээсэн үүргээ бол чанартай гүйцэтгэж ирсэн гэдэг бас хэлэх ёстой. За хамгийн их ачаалттай ажилладаг салбар бол манай салбар байгаа. За нийгмийн даатгалын одоо 3 сая гаруй иргэдэд одоо эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчлэгээ үзүүлж байна. 3 сая гаруй иргэнд одоо үйлдвэрлэлийн осол ажилгүйдийн тэтгэмжийн үйлчлэгээ үзүүлж байна. Мөн тэтгэмжийн үйлчлэгийг бүх одоо иргэдэд одоо шаардлагатай иргэдэд хүргэж үйлчилж байгаа. За дээр нь тэтгэвэр тэтгэмжийн одоо чиглэлээр одоо үйлчлэгээ үзүүлж байна. За өнөөдөр 360 гаруй одоо мянган ахмадад тэтгэвэр одоо цаг хугацаанд тавигдж олгогдож ирсэн гэдэг нь бас хариуцлагатай хэлэх ёстой маа. За энэ хугацаанд ажиллаж ирэхэд бидэнд эдгээр урдаа тавьсан зорилттой биелүүлж ажиллаж тэрний төлөө зүтгэж тэрний төлөө нойр хоолой хасаж өнөөдөр төрд одоо өргөсөн тангарагтаа дангараа биелүүлж төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахын тулд бүхэл бололцоогд ажиллаж ирсэн хэдий ч хажуугаар маш олон одоо хар пиар сурчилгаа хар одоо үг хэл бол байнга дагалдаж ирсэн. Бид өнөөдөр энд хариуцлагатайгаар одоо мэдээлэл тайлбар хийхийг бол зорьсон. За бид зөвхөн хий хоосон ярихгүй бид өнөөдөр энэ одоо хугацаанд маш төвчээртэй хүлээцтэй дуугүй одоо харж ирлээ. Одоо үнэхээр юм одоо болохоос нөхөлөд болохгүйг нь хүртэл бид нар бүхий зүйлийг аль болох хэв зүгээр ойлголцлоор явахыг бол хичээсэн. Өнөөдөр бол үнэхээр зарим юм зүйл бол хэрэгсдэрч байгаа гэдэг бол энд зориуд онцолж хэлмээр байгаа. Өнөөдөр нийгмийн даатгалын салбар гэдэг бол банкнаас илүү эмзэг хүний итгэлцлийн тогтолцоонд тогтдог ийм салбараа. Өнөөдөр нийгмийн даатгалын одоо салбарыг харлуулах гэсэн, гүтгэх гэсэн янз янзын улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс асуудалд ханддаг бүлэглэл, улс төрийн бүлэглэл хүчнүүд, янз янзын одоо хувь хүмүүсийн одоо өс сонзон авах гэсэн ч байдаг юм янз бүрийн одоо хэлбэрийн үйлдэлүүд нь өнөөдөр энэ салбарын энэ байгууллагын нэр хүндэд бол маш хортойгоор нөлөөлж байгаа гэдэг бол хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл нэг ч тодорхой тоо баримт байхгүй, нэг ч хүний тодорхой нэр хаяг байхгүй, зүгээр л одоо нэг хар пиар энэ одоо юу гэдэг намайг одоо Эрдэнэ гэдэг хүнийх нь хувьд одоо гутаах гэсэн, доромжлох гэсэн зорилго гол зорилго байгаа юм шиг надад санагддаг. Тэгээд тэрийг тойроод өнөөдөр мөрөөрөө төрийн одоо ажил албаа гүйцэтгэж явж байгаа хэдэн зуун мянган хүний нэр хүндээ гутаасан, доромжилсан ийм гүтгэлэг бол үндсэндээ энэ 4 жил тасралтгүй явж ирлээ. Тэгээд бид үнэхээр энэ 4 жил бол төвчээртэй асуудалд хандсан. Олон юм ярьж бид нар одоо юу гэдэг уйлан дуугарч янз бүрийн юм яриаггүй. Бид хийх